Бид өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг шүүслэг ургамлыг хүнсний ногоо гэж нэрлэдэг. Дэлхий дээр 75 овгийн 1200 гаруй хүнсний ногооны зүйл байдгаас монголчууд бид 40 орчим төрлийг дотооддоо тариалж хүнсний хэрэгцээгээ хангадаг юм. Уур амьсгалын өөрчлөлт, зах зээлийн өрсөлдөөн донд хөгжлийн сорилтуудтай нүүр тулж байгаа тариаланчдын шин санаачлаг, бүтээлч хандлага бүрийн хаан банк тогтвортой хөгжлийн бодлогоор дэмжин ажиллаж байна. Монголчуудын хувьд хүнсний ногооны тариалангийн аж ахуй харьцангуй шин салбар. 1950-ад оноос эхлэн монголчууд төмөс, сонгон, луу, байцаг гэх мэт хүнсний ногоог тариалж эхэлсэн цагаас хойш бидний өдөр тутмын хоолны цэсэнд нэмэгдсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хүнсний ногооны тариалангийн аж ахуйг монголчууд хэрхэн хөгжүүлж байна вэ? Өнөөдрийн нэвтрүүлгээр өрхийн аж ахуй эрхлэгчдийн амжилт, туршлага, хаан банкны хөдөө аж ахуй нийлүүлэлтийн сүлжээ сэдвийн хүрээнд мэдээллийг хүргэх болно. Аминдын эрдэс бацаар баялаг хүнсний ногоо нь хоол тэжээлээс гадна хүний бие махбодын хамгаалалт, эрүүл мэндийн баталгаа болдог юм. Хүн өдөрт хамгийн багтаа 400 г жимс хүнсний ногоо хэрэглэж байж эрүүл мэндээ хамгаална. Гэвч монголчуудын хүнсний ногооны дундаж хэрэглээ ердөө 120 г орчим байдаг нь дэлхийн дунджаас 3.5 дахин бага үзүүлэлт юм. Иймээс өрхийн ногоочдын хөдөлмөр бол эдийн засгийн их үүсвэр төдийгүй монгол хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг тэтгэгч үндэс болдог. Бид Сэлэн аймгийн зүүн урд хэсэг ерөө хараа голын сав газар зүүн хараа буюу Мандал суманд ирээд байна. Монгол улсын хамгийн том, хамгийн олон хүн амтай сум гэдгээрээ онцлогтой энэ сумын бас нэг онцлог нь айл өрхүүдийнхэн дийлэнх нь өрхийн аж ахуй буюу хашаандаа ногоогоо тарьж амьдардаг онцлогтой. Нийтдээ 1200 орчим өрх хүнсний ногоо тариалж байна. Тэдний төлөөлөлтөд та бүхнийг уулзуулахаар бид Мандал суманд ирлээ. За энэ жил манайх одоо нийтдээ 7 газар 7-оос 9 төрлийн ногоо тарьж байгаа. Тэн дотор бол байцаа, төмс, луун, манжин, тэгээд яг нарийн ногооноос бас нөгөө өгөрцөө помидор ингээ баг зэргийн сонгон, саримс гэсэн ийм төрлийн ногоо тарьж байгаа. Өөрсдийнхөө өрхийн хэрэглээнд зарцуулахаас гадна бас гадагшаага зах худалдааны төвдөр борлуулж байна уу? Яаж вэ? Ногооны борлуулалтээр бол бид нар бол би бол одоо жилийн 4 өдрөл аль болохоор борлуулахыг яадаг гэж. Тэгэхээр яг 100 намар одоо эднэртээ бол шууд талбайд ургацаа ураагаад нийлүүлж байна. Өвөл хаврын цагт бол заавал нэг зойртой bijиж зойрондоо хийж тэгээд борлуулдаг. Би өөрөө зүгээр энгийн зойртой. Одоо тэгэхээр чин зэрэг энэ зойрыг бүр орчин үеийн механикцсан тиймэрхүү одоо сайжруулсан зойртой. Тэгвэл одоо намар өвөл хавар одоо нэлээ орой бас одоо нэлээ урт хугацаанд хадгалж ягаад борлуулах тийм юутай байна. Ногооч тариаланчтай энэ орчин үетэйг дагаад бас хүлэмжний аж ахуй руу бас тодорхой хэмжээгээр орох тийм юу бай шаардлага байгаа. Өөрөө ч гэсэн бас жоохон ч гэсэн хэмжээгээр бас яа гэсэн тийм бодол бай. Сүүлийн үед кластер буюу нийлүүлэлтийн сүлжээ гэж хүмүүс их ярьдаг болсон. Тэгэхээр таны хувьд энэ тал дээр ямар бодолтой вэ? Тэгээ энд бол би бас одоо ер нь нэгдэх тийм сонирхол байгаа. Тэгээ юунд энэ кластерт нэгдснээрээ бол одоо борлуулалттай бол одоо нөгөө ченж үүдэх үе шууд ерөөсөө ингээд нийлээд кластрынхаа юугаар одоо хэрэглэгчд одоо шууд очих хямд өртгөр очих тийм боломж болцоо байна. Сүүлийн 20 гаруй жил ногоо тарьж ийн гэж байна. Тэгэхээр хүндрэлүүд бас нэлээд байдаг ба тийм ээ. Сорилт бэрхшээлүүд ер нь юу вэ? Ер нь бол бэрхшээлэхэд одоо ногоочд одоо өрхийн тариаланчдад хамгийн гол хүндрэл нь болохоор дандаа нэг гар ажиллагаа байдаг. Одоо энэ гар ажиллагааг л одоо тодорхой хэмжээгээр одоо механикжуулах. Одоо гадаадын ингээ Солонгос, Япон орнуудад дандаа тийм гар аргын жижиг оврын техникүүд одоо дандаа явж хахад манайхан бол өөр хянт дандаа гараараа ингээ яадаг. Хөрөнгө оруулалт нэлээд. Хөрөнгө оруулалт хэрэгтэй тийм ээ. Хөрөнгө оруулалт ер нь сүүлд ямар хөрөнгө оруулалт авсан? Мэдээж хамгийн гол юу чинь одоо санхүүгийн асуудал үүдэг.
ногоогоо дарихтаа одоо санхүүгийн асуудлыг бол одоо бас өөрснийхөө юунаас байна. Зээл бас эдгээр чинь авч бас хэрэгэлдэг. Тэгээ энэ жилийн хувьд бол яг хөдөө аж ахуйн яамнаас хөнгөлтөө зээл олгож байгаа. Тэрийг одоо манайх бол хаан банкаар дамжуулаад бол авсан зээлээс. Тэгээ хэрэгжилж байгаа тэр юунд тариалтанда. Өрхийн тариал нь үр тарихаас эхлээд ургац хураалт, хадгалалт, борлуулалт хүртэлх үйл ажиллагаа юм. Тариалан эрхэлдэг өрхүүдийг нэгтгэн нийлүүлэлтийн сүлжээ үүсгэснээр өрхийн аж ахуйн кластер бүрддэг. Кластерт оролцогч өрхүүд өр, бордоо, техник, зойр, борлуулалтын сувг зэрэг нөөцөө хуваалцаж, хамтран ажилласнаар хөдөлмөр зардал хэмнэж, зах зээлд өрсөлдөх чадвартай болдог. Өрхийн аж ахуйн кластер нь жижиг аж ахуйнуудыг уялдаа холбоотой, зохион байгуулалттай тогтолцоонд нэгтгэж, стандарттай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд хүргэх боломжийг нэмэгдүүлдэг. Үр дүнд нь ургац зарвин, орлого тогтвортой, зах зээлийн хүртээмж нэмэгдэж, импортыг орлох дотоодын хүнс нэмэгддэг байна. Бид мандал сумаас нэвтрүүлгийн үргэлжлүүлж байна. Тариаланч нарийн ногоо жимсний модны тарьц ургуулж борлуулдаг. Дээрээс нь биобордо хийдэг жаргал сайхан фермер эрхлэгчтэй та бүхнийг танилцуулах гэж байна. Биобордоны тухай сонирхолтой сэдвээр нэвтрүүлгийн үргэлжлүүлье. За яаж бордогоо үйлдвэрлэдэг юм бэ? Энэ бордоо үйлдвэрлэх зорилттой юм уу? Тижээвэр хохоо. Доошоо нийлэн гүн рүүг орчихчаа идвэрч тий одоо энэ гараад ич. Тэгээ энэ хохоо чинь ингээд идээд дуусгаар нь дахиад эндээс нь хоол ижгээд. Одоо энэ тал нь ингээд өндөр болоод ирэхээр тэр намхан тал руу нь бууцаа ийн. А шинэ бууцаар ирэхэд энэ идээд дуусгаар тийшээ шилжин энэ хохооч. Эднээс чинь одоо ингээд бууцаж өдөрт 1 грамм юу бордоо үйлдвэрлэдэг гэсэн. Энэ бууцыг чи идээд энэ хохооны гүцээр дамжаад гарахаар ингээд чихэн нөгөө ялзам болж. Бууцаа ингээд зөөллөө туслаад одоо тийм хам жадонх нэг боочт юм бууцаа. Тэгээ энээсээ нэг хоол нэмээд өгөөд байна да. Тийм. Ингээд сайхан ингээд өвтөд байж тээ. Ингээд хурцчтэй юм уу те? Тийм ингээд компостлог гуцчдаг боочтдаг байхгүй ингээд. За. Тэгээд энэ ноцноос ингээд хийгээл. Одоо энгийнээр ярих юм бол одоо энэ хорхоо бууц идээд тэнгүүтээ хорхооны одоо ялгцсан гэх юм уу те? Тэр нь өөрөө тийм. Үрлэн хэлбэртэй одоо ингэ бордоолоо гарчиж. Намар хорхоогоо ялгаж аваад хавар энэ чинь шигш явдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр ч н одоо энэ хайрц нэг тонн 500 эртэл ортё. Ингээд 3 дамжлагтай юм байна шүү дээ те. Энд чинь бууцаа авчирлаа. За ишигээ хийгээд хорхоонуудаа идүүллээ. Тэгээд цаашаага эцсийн бүтээгдэхүүн болгоод явдаг юм байна тийм ээ. Тооны нь болохоор би ингээд уутал савлаад зах зээл дээр заардгийг. А 500-ыг нь болохоор өөрөө энэ хүлэмж өөрийнхөө хүнсний ногоонд зориулаад юу ячдаг. Энэ баркод моттой энэ уршаа бас ийм ууц захиалаад савлцсан. Энэ бол одоо байгальд их ээлтэй. Яагаад тэрүүгөл чи малын өтөг ууц хаягдлыг чи ийм гой цэвэрлэглэгэн бордоо болгодог. Хог хаягдлыг багасгаж яах гэсэн үг л дээ бас нэг талаараа. Ургамлын үндсэнд шин тижээлийг шингээх үйл явцыг идэвхжүүлдэг биологийн бичил биет биобордон хүлэмжийн хим ялгарлыг бууруулж уур амьсгалын өөрчлөлтийг саарамжуулахад хувь нэмрээ оруулдаг юм. Биобордонууд газар тариалангийн ургацыг 20%, усны ашиглалтын үр ашгийг 15%-аар нэмэгдүүлж хөрсний эрүүл мэндэд урт хугацааны үр өгөөжийг бий болгодог юм а. За нийтдээ та яг энэ хашаанд хэдэн төрлийн ногоо мод тарьж байна. Ногоо гэх юм бол одоо өгөрцөө, пондор, чинжүү, төмөс, сонгон, саримс, луун, улаан манжин, тэгээ хулуу гэх ер нь 10 төрлийн ногоо тарьж байгаа. Жимсний мод болохоор ч бас л 10 төрлийн алим, интор, хүрэнүүд, бөөрцгөн, мойл байд. Өөрийнхөө хүнсийг бол тэргээрээ л хангачаад итгэж жимс ногоогоо савлаад ногоогоо болохоор одоо шилж нөөшлөн тэгээ бүдүүн ногоогоо болохоор юу яана зойрлон доо тэгээд бүтэн жилийнхаа л одоо
Хүнснийхээ хэрэгцээг өөр хүүхдээ өгөөл тэгэл хангачаал. Өглөө 5 цагт босоод орой 12-11 цаг хүртэл юм хийнэ дээ. Тэгээд өглөөний цагт болохоор өхөр фермдээ бол 2 хүн байнгын ажиллуулчихна. Хүүхдүүд туслана. 90 онд нэг зах зээл эхлээд өвгөн өдөр чинь ажилгүй болчихсон. Ажлын газар маань хөвчлөгдөд. Тэгээд тэрнээс хойш нэг хэдэн мал маллаад ногоо тариал тэгээд хүүхдүүдээ сургууль цай тэргүүрээ өсгөөл. Тэгээд санхүүгийн бэрхшээл бол их тохиолддог байсан. Тэгээ хаан банктай хаан банкаас зээл аваад машин авна, трактор авна, орон цууц барина, орон цууц зээлнэ. Зээлээр авна тэгэл хөдөө үйлжээ барьсан ч гэсэн хаан банкны зээлээр яа. тэгэл тэрнийг одоо орлогоосоо өхрийн сүүний орлого ногоо борлуулалтаас ингээд сар болгонд төлөөд зээл авахгүй ямарваа нэг юм хийж болохгүй болж байна. Тэгээ хаан банк бол хурдан шуурхаа. Бус банкуудыг бодвол хурдан үйлчилдэг. Тэр нь болоод ир хаан банк руу байнгын харилцагч байдаг. За тэгэхээр сүүлийн үед бол хүмүүс аягүй их кластер ярьдаг болсон байна. Нэгдэж нийлээд хоршоод ажилладаг болсон шүү дээ. Тэгэхээр та энэний талаар юу гэж бодож байна? тэрийг бол би яг зүйтэй гэж бодож байна. Одоо бүл болоод ингээ хоршоод авах чинь жишээлбэл нэг хадлангаа хатыг чинь юу яадаг юм бэ? Нэг нь тармуур ч юм уу, нэг нь одоо хадуур авчих жишээний, нэг нь трактор авчихад ингээд одоо нэг хадлангийн техник болчдөг. Тэрийг бол би зүйтэй юм аа гэж бодоод байгаа шүү дээ. Хүнсний ногоог болцоо, үндэс, иш навчийг нь хүнсэнд хэрэглэх ногоо, жимс цэцгийг нь хүнсэнд хэрэглэх ногоо гэж хоёр бүлэгт хуваана. Болцоод ногоонд төмөс, амтад төмөс, хүрэн манжин, үндэс өрт ногоонд шар улаан, цагаан лувуун, яншуй, цоохор майлз, хүрэн, шар манжин зэрэг үндэслэг ишт ногоо. Навчид буюу байцааны төрөл болох бөөрөнхий цагаан ба улаан байцаа, брюссел зэрэг ногоонууд багтдаг. Харин жимс цэцгийг нь хүнсэнд хэрэглэдэг ногоонд хаш, улаан ногоон чинжүү, улаан лойл, өргөс хэмэх, тарвас, хулуу, амтад гуаг нэрлэдэг байна. Чийг үл янз юм болсон тий. Одоо бол янз юм болно. Хүнсний ногооны өрхийн үйлдвэрлэлийг даав ээжээсээ ингээд өвлж аваад 3 дахь үеийн төлөөлөл болоод ингээд ажиллаж байгаа. Ийм одоо залуу үеийн төлөөлөл болсон ногооч юм байна. Мандал суманд одоо ургаж байгаа ногоонууд ер нь юугаараа онцлог ялгаатай байдаг вэ? Үржил шимтэй хөрстэй байна. Дээрэс нь одоо манай сумын тариаланчид олон жил одоо хүнсний ногооны үйлдвэрлэлээс ариун сайхан туршлагатай. Дээрэс нь нэмээд одоо манай сум чинь маш олон одоо хүртээ үхрийн одоо сүүний эрчимсэн фермерийн аж ахуйнууд маш их байна. Тэгэхээр энэ сумын тариаланчид маань нөгөө фермерийн аж ахуй эрхэлж байгаа үрхүүдээсээ тэр өтөг бууц юм ингээд сайхан үйлдвэрлэл хийж байгаа талбайдаа жил болгон татаад ингээд байгалийнх нь одоо юм органик одоо бордоо бууцыг ашиглаж одоо үйлдвэрлэлийг хийж байна. Энэ одоо байдлууд нь бол одоо бусад одоо сум аймагуудаас бас ялгарсан ийм давуу талтай ялгарх юм бүтээгдэхүүн байж чадах болов гэж одоо миний хувьд бодож байна да. Хоршоо гэснээс ер нь хоршооны давуу талыг таны сайхан тайлбарлаад өгч. За манай хоршооны хувьд бол 100 хараа агро тариалт борлуулалтын хоршоо гэдээ байж байгаа 11 одоо гишүүнтэй. Бид бүхэн бол цэвэр хөрсний шим гэдэг одоо дундын хоршоо гэдэг. Анхан шатны одоо хоршоодууд нийлээд дундын хоршоог байгуулсан. За тэр дундын хоршоо маань номон 5 тэрэд компани буюу одоо өнөөгийн энэ номон дэлгүүртээ сүлжээ дэлгүүртээ юм гэрээтэй. Ийшээгээ одоо ногооны нийлүүлэх ажиллагаанд бол одоо бид бүхэн энэ байцааны нийлүүлэлт дээр одоо маш үүрэг оройлттой бол оролцож байгаа. Тэгэхээр хоршоо гэдэг маань бол ерөнхийдөө үнэхээр бид бүхэн ингээд нэгдээд зөв зохион байгуулалт бүтцэд орох юм бол ингээд одоо борлуулалтаас авах бол маш олон давуу талуудыг бий болгож байгаа. За мөн одоо зах зээл дээр нэг байцаа ураадаг компани гэлдэг чинь 250 сая төгрөг. За тэр 250 сая төгрөгийн компаниг чирдэг трактор нь бас нэг 170-80 сая төгрөг тий.
Энэ зардлыг чинь би өнөөдрийнхээ энэ үйлдвэрлэлийн хэмжээнд ингээ энэ хөрөнгө оруулалтыг хийх юм бол энийг одоо нөгөө банкныхаа хүүгээ төлнө. Дээрээс нь одоо бусад бизнесийнхээ үйл ажиллагааг явуулахаар ингээ даахгүй хэдэн жилдээ одоо ингээ ямар ч одоо ашигтай ажиллах юм боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр хоршиж нэгдэж одоо юм кадастрын системийг үүсгэснээрээ бүх үе шатанд одоо тэр техник тоног төхөөрөмжүүд дээрээч тэр зөөр агуулгах савн дээрээч тэр нийлүүлэлт дээрээч тэр тэ зардлуудаа ингээ хуваагаад ашигтай ажиллах одоо ийм боломж байна л гэж харж байгаа. Та услаагаа ямар технологи ашиглаж хийж байна вэ? За яг өнөөдрийн хувьд бол одоо энэ бага оврын одоо тариаланчдад зориулагдсан ийм одоо услааны систем ашиглаж байна. Дамартаа услааны системийг одоо ийм энэ жигүүрээ ингээд татдаг. Энэ жигүүр маань болохоор өөрөө нэг 300 м ингээд талбайг татаж усалж байгаа учраас салхины нэг нөлөөнд автахгүйгээр яг энэ одоо тармилж шаардлагатай усыг хүртээмжтэйгээр өгөх явждаг учраас буцаад одоо нөгөө соёл дууралт те ургацсанд бол одоо ийм сайн нөлөөтэй ийм систем ашиглаж байна. За энэ бол бага хэмжээний нэг 10 хэдэн га тариалдаг хүнд бол энэ тохиромжтой. Захилгаа их үүсвэр нь болохоор бид бүхэн генератораар тий одоо цагт нэг 5-аас 6 литр түр шийддэг ийм генератор ажиллуулад захилгааны асуудлыг шийдээд одоо гүн өгдөг болдог. Эсвэл гадаргын усыг ингээд ашиглаад услах боломжтой ийм төхөөрөмжл ашиглаж байгаа. Хамгийн сүүлд танах ямар хөнгө оруулалт авсан бэ? Энэ оны хувьд болохоор миний хувьд болохоор одоо хаан банкнаас зөөр агуулах одоо барих юм санхүүжилтийг одоо үсээд зөөр агуулах сав түрээслэхгүйгээр ирээдүйд бол одоо өөрөө ингээд банкнд өрөөд өчгөр сайхан өмч хөргөтэй болно. Дээрээс нь доктортойгоор зах зээлд одоо бас ингээд ногоо нийлүүлээд одоо чанартай ногоог одоо хүртээмжтэй өгөх бидний одоо үйл ажиллагаа доктортойгоо ийм боломжийг бүрдүүлэх зээлийг авч чадах. Тэгээд зөөрийн ажил маань бол одоо бүтээн байгуулалт бол нэлээд явж байна. Тарж ургуулахаасаа илүү борлуулах нь яг өнөөдрийн энэ манай Монголын зах зээлийн нийгэм бол хэцүү болчиход байгаа байхгүй. Бид бүхэн чинь өнөөдөр нөгөө хамаг одоо цаг зав хүч хөдөлмөрөө яг ногооныхоо үйлдвэрлэлт хийчихэд яг зах зээл дээр одоо ингээд борлуулж байгаа үнийн дүнгийн яг биднэрт ирж байгаа үр өгөөж нь 35% байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлын эргээд бас энэ манай энэ хүнсний ногооны салбарыг бас нэг хөгжүүлэхгүй байгаа нэг суур шалтгаан болоод байна гэж харж байгаа. Манай улсын хүн амын хэрэгцээний хүнсний ногоог дотоодын үйлдвэрлэлээр тооцвол байцааны хангамж 54.3%, шар луун 100%, шар манжин 100%, хүрэн манжин 100%, сонгин 64.5%, саримс 26%, өргөс тхимэг 67%, улаан лойл 10.5%, бусад ногоо 5%-ийг хангаж байна. Нийт дүнгээр тооцвол төмс хүнсний ногооны 60.7%-ийг дотоодосоо 39.3%-ийг импортоор хангадаг байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлд нэмэгдэж байгаа хүнсний ногоо бол өргөс тэмэг. Одоогоор манай улсад 350 аж ахуй нэгж 2600 өрх өргөс тэмхийг тариалж байна. Өрхийн аж ахуй эрхлэгчдийн ур чадварыг жинхэнэ утгаар нь сорьдог. Ус дулааныг тэнцвэржүүлдэг хүнсний ногоо бол яалтчгүй өргөс тэмх юм. Би ч өөрөө уг нь бол малын эмч юм байна. Тэгээд энэ мандал суманд төрж өссөн манай аав чинь нутгийнх устын жишгээр 90-ад оноос зах зээлд ороод юу их үү яах вэ гэж явж исэн тэр хэмжээгээрээ л анх энэ ногоог сонирхоод хүлэмжний аж ахуйроо ороод 7 жил болж байна гэсэн. Хөрсөн дээр ногоо тариад бол 30 гаруй жил ашиг нь хүртэж явж байна да энэ нутгийнхаа. Одоо энэ таны ашиглаад байгаа энэ хүлэмжийг ямар хэмжээнд төрөлд хамаардаг юм бэ? Манай энэ хүлэмж болохоор зүгээр зуны нэг улирлын хүлэмж байхгүй. Энийг болохоор бид нар орон нутагта тохируулаад 3 улирлаа ишт 4 сар гаргаад тариалтаа хийгээд 10 сарын дунд хүртэл хураалтаа хийгээд ингээд одоо нэгсэндээ 2 улирал бол бүрэн урах цааваад байгаа энэ хүлэмжнээс. Энэ бол ингээд 8 метрийн даацын ийм хүлэмжинд ордог. Одоо энэ намайг би давхар хөдөлмөрт зоогоод
дулаалга хийгээд тэгээ нэгсэндээ намар авах ургацаа өшөө цааш нь нэг сараар сунгахаар тийм зорилт тавиад явж байна. Үр таримлын сортыг та яаж сонгодог вэ? Эхнийхээ жил бол нэлээд хідэн эст дунд оройн сортуудаа авчиад тарилтаа хийж байгаа бид нэр. Тэгээ эхнийхээ жил тарилтаа хийжээд аль нь өндөр ургац өгж гин тэр өндөр ургац өгжөөгийнхөө сортыг тарилтаа хийдэг байхгүй юу? Одоо өөр энэ орон нутагтаа тоосон сортоо зөв сонгох хэрэгтэй. Сортоо зөв сонгосны үндсэн дээрээс ургацаа хариу авах гэсэн. Энэ жилийн хувьд ер нь хэр гарцтай? Өгөрцөй чинь энэ жилийн хувьд бол нэг гантаа юу жил нар сайтай болохоор өгөрцөй наранд аягүй сайн ургах юм билээ. Өдөрт бол одоо 10 хэдэн хүлэмжнээс ихэд 2-оос 2.5 тонн болж байгаа. Тэгээ өдөр тутам тийм ургац гарна. Тэгээд цаг агаарын нөхцөл нь таатай ингээд юм тохирох юм бол тэрнээс өндөр ч 4-5 тонн ч өдөртөө гарна. Тийм тохиолдол байна. Нар их л гарвал диваачин гээ. Тэр ганц миний диваачин гэж өгөрцөй ярьдаг гэсэн. Кластерт яг нэгдэхийн давуу тал нь танд яаж мэдрэгдэж байна? Бүлгээрээ нэгдснийх л юм да. Одоо нэгсэндээ би өөрөө энийг хаашаа зарах уу, яах вэ гэд ганцаараа гүйхэж манай шим түнц бүлгийн гишүүд бол ихэнх нь хүлэмжтэй. Хүлэмжийн аж ахуй гол нь эрхэлж идэг. Тэгээд өгөрцөйгөө ихэд нийлүүлэл өргөс цэмхэ зардаг. Тийм жишээгээр одоо сүүгээ гэтэл манай нэг бүлгийн гишүүн сүүгээ худалдаж авдаг. Тэгээд Улаанбаатар руу нийлүүлэлтээ хийдэг. Ийм жишээгээр л бие биендээ ингэж одоо холбоотой мэдээлэл сайтай туршлагаа хуваалцаж хамтдаа ажилладаг та хялаас. Өрхийн аж ахуйн кластерыг бүрдүүлэгч, ногоочин, жижиг үйлдвэрлэл эрхлэгч, хүлэмжийн аж ахуй, зөвгийн аж ахуй, ногоо боловсруулах, савлах, хадгалах зэрэг бүхий шат амжилгын оролцогчийн хэрэгцээ зорилгод тохирсон зээлийн бүтээгдэхүүнүүдийн цогц шийдлийг өрхийн аж ахуйн хөгжлийг дэмжих боломж гэдэг. Хаан банкнаас санал болгодог санхүүгийн шийдлүүд нь өрхийн аж ахуйн кластерын сүлжээний уялдаа холбоог сайжруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бодиттой дэмжлэг болдог юм. Хөрсөө бол жилдээ хавардаа намардаа шинжилгээнд өгж шинжилүүлнэ. Тэгээд энэ хүлэмжний аж ахуй гэдэг чинь бас энэ хамгаалагдсан хөрс гэдгээрээ хөрсний үржил шим муудахтаа бол арай бага. Одоо ингээд салхинд хийсэж явчихна гэж байхгүй. Хавар тариалт хийхдээ нэг хөрсөө бордож боловсруулна. Тэгээд намар нь дахиад нэг бордож боловсруулна. Одоо манай хүлэмжний аж ахуйд чинь ийм бага уурын тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Энэ бага уурын трактор, тоног төхөөрөмж одоо энэ пилон тараах марах гэл ингээл эдрийгээ бол тэгээд ногоон зээлийн хүрээнд хамрагдаад банкнаас зээл авдаг. Өрхийн аж ахуйн эрхлэгчдийг хашаандаа лууган сонгоно байцаа зэрэг энгийн ногоо тариалж өөрсдийн хүнсний хэрэгцээг хангаад илүү гарснаа хөрш ойролцоох зах сумын үтсгэлэнд борлуулдаг өрхийн аж ахуйн эрхлэгч айл. Энгийн ногоо тариалахаас гадна хүлэмжтэй, бордооны өөрийн шийдэлтэй, мөн жимсний мод бод тариалж дахиагахын жижиг аж ахуй эрхэлж бүтээгдэхүүнээ хоолны газар эсвэл сургууль цэцэрлэгт тогтмол нийлүүлдэг аж ахуйгаа өргөжүүлэх айл. Томоохон тариалангийн талбайтай хөрсний шинжилгээгээ тогтмол хийлгэж, устгааны системтэй, хөдөлмөр хөнгөвчлөх тоног төхөөрөмжтэй, бүтээгдэхүүний жижиг савлгааны цэгтэй, нэрийн бүтээгдэхүүнээ савлаад сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг бизнесцэн өрхийн аж ахуй гэж 3 төвшөнд ангилж болохоор байлаа. Бидний танилцуулсан өрхийн аж ахуй эрхлэгчид бүгд органик хүнсний ногоо тариалж жилийн 4 улиралд зах зээлд нийлүүлэх хүсэл зорилготой. Тэдний хүсэл зорилгыг Хаан банк тогтвортой хөгжлийн бодлогоор дэмжин ажилтдаг юм. Газар тариалангийн салбар нь Монгол улсын эдийн засагт орлого, ажлын байр бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ салбарын нийгэм эдийн засгийн хувьд чухал хувь нэмэр оруулагч нь 17417 хүнсний ногоо тариаланч юм. Хүнсний ногооны хэрэгцээний 3/2-ыг нь дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хэсгийг нь улирлын чанартайгаар өндөр үнээр импортлж байгаа нь орлогыг орлуулах, эдийн засгийн хувьд ашиг олох боломж хангалттай байгааг илэрхийлж байна. Өрх бүр тариаланч болоход
Хаан банк тогтвортой хөгжлийн бодлогоороо дэмжин ажиллаж байна. Хамтын эсэлд хөвөлдөр хаан банк